Тоолго ном буюу Израильчууд цөлийг 40 жил туулсан гайхамшигтай аялалтай хамт байгаа та ерөөлтэй юм аа. Учир нь бидний амьдрал яг л цөлийг туулан аялан яваатай адилхан юм. Тийм ч учраас Бурхан бидэнд энэхүү аялалд хэрхэн явах ёстой вэ гэдгийг зааж өгөхийн тулд Тоолго номыг өгсөн гэдэгт итгэж байна. Тэгэхээр өнгөрсөн хичээлээрээ бид хамтдаа энэхүү сүнслэг аяллаар явахын тулд бидэнд хамгийн хэрэгцээтэй зүйл юу вэ гэдэг талаар ярилцсан байна. За мэдээж та говь нутаг руу аяллаар явахын тулд маш олон зүйлийг бэлдэх хэрэгтэй баг те. Маш олон материалыг зөөсөөд машин тэрнээс ахуулаад олон зүйлийг та бэлдэх хэрэгтэй баг. Гэтэл бидний амьдралын аялалд те материалыг зөөссөөс илүүгээр маш чухал нэгэн зүйл байдаг талаар бид нар ярилцсан. Энэ бол мэдээж биднийг хайрлах Бурхны хайр, эргүүлээд бидний Бурхныг хайрлах тэр бидний хайр юм аа. Энэ хайр байхгүй бол бидний итгэлийн аялал зовлон болж үнэхээр хүнд хэцүү болж хуурдаг. Харин хайр байх үед Бурхныг хайрлах хайр байх үед хайр нь бидэнд ямар ч цөлийг туулах хүч чадлыг өгдөг бөгөөд хайр бидний аяллыг утга учиртай, баяр хөөртэй, бас аз жаргалтай болгодог. Тийм учраас итгэлийн амьдрал гэдэг бол Бурхантай харилцах хайрын харилцаа холбоон дээр тогтож байдаг. Төөрсөн хүүгээ гэртээ эргээд ирэхэд нь агуу их уучлал нэгүсэл дотор хайр дотор тэврэн авсан тэр Бурхан Аавын гайхамшигтай хайр. Та биднийг төрхөөс өмнөч оршин байсан биднийг үхсний дараач мөнхөд өөрчлөгдөшгүй хിവэрэ байсаар байх болно. Хүмүүс бидний амьдрал 50, 60, 70, 80 жил, 100 жил энэ амьдралын он жилүүд гэдэг нь үнэхээр Бурхны тэр гайхамшигтай хайрыг мэдэрч, тэр гайхамшигтай хайрыг амсаж, тэр гайхамшигтай хайраар амьдраад тэгээд эргүүлээд Бурханд тийм ээ эзэн Бурхан минь би ч гэсэн танд хайртай гэж тэр итгэл хайрынхаа өчлийг өгөхийн тулд өгөгдсөн он жилүүд байдаг юм а гэж бид хамтдаа үзсэн ба. Тэгэхээр Израильчууд цөлийг туулан явахын тулд тэдэнд хайр хэрэгтэй байсан шиг өнөөдөр бид цөл мэт энэ амьдралыг туулан итгэлийн сүнслэг аяллаар явахын тулд бидэнд хайр зайлшгүй хэрэгтэй гэсэн үг. За харин өнөөдөр бид үргэлжлүүлээд Тоолго номынхон 6-аас 8 дугаар бүлгийг хамтдаа үзэх болно. Тэгэхээр энэ хэсгийг бид сүнслэг аялагчийн сэтгэлгээ гэж нэрлсэн байна. Тэгэхээр Бурханаас авралыг авсан хүн. Бурханаас тэр гайхамшигтай ивэл нэгүслийг авсан хүний нэгэн шинж нь юу гэдэг вэ гэхээр Бурханд үйлчлэх зүрхсэтгэл тэр хүн төрж эхэлдэг. Бурхны төлөө ямар нэгэн зүйлийг тэр хүн хийхийг хүсдэг байна. Тэгвэл үйлчлэл гэдэг бол талархал бэлхсэн зүрхсэтгэл, хайр бэлхсэн тэр зүрхсэтгэл, тэр зүрхсэтгэлийн бэлхлаас бий болдог зүйл бол үйлчлэл гэсэн үг. Нөгөө талаас үйлчлэл бол үргэлж чин сэтгэлийн сайн дурих байдаг гэсэн. Тийм онцлог байдаг. Тэгэхээр Израильчууд Бурханд үйлчлэхээр дуудагдсан. Онцгойлон тэд Бурханд мөргөж тэр сүнслэг дахилчийн үйлчлэлээр үйлчлэн явахаар дуудагдсан. Тэд цөлд аялахдаа 40 жил яг л энэ үйлчлэлийг дахин давтан хийж суралцсан байна. За мэдээж Израильчуудын дунд Аароны удмынхан буюу дахилч нар аливаа сүнслэг үйлчлэлд Бурханаар томилогдсон, тослогдсон тийм хүмүүс байхаас гадна за яг Бурханд үйлчлэхийг үнэхээр хүсэж байгаа. Тэгээд чин сэтгэлээсээ би Бурханд үйлчлэе гэсэн тийм хүмүүс бас мэдээж олон байсан гэсэн үг. Тэгвэл Израильчуудын дунд за байж түр пауз авч нэг юм дүнгүнэдэх юм. Сонсогч байна уу? Тэр зогсож байгаа. Авчих. Бурханаас авралыг авсан хүн. Эсвэл гайхамшигтай ивэл нэгүслийг авсан хүний
нэгэн шинж байдаг. Тэр бол Бурханд үйлчлэх зүрх сэтгэл хандлага юм. Бурханаас аврал ёроолыг авсан хүн гэдэг бол Бурханд үйлчлэх зүрх сэтгэлтэй болдог. Би Бурханы төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг хүсдэг гэсэн үг. Тэгэхээр альва сүнслэг үйлчлэл гэдэг бол хүний зүрх сэтгэл дотор бэлхсэн, Бурханд хандсан талархал, тэр хайраас ундран гардаг гэсэн үг. Нөгөө талаас үйлчлэлийн гол шинж нь сайн дурах байдаг. Чин сэтгэлээс Бурханд зориулж байгаа тийм үйлчлэл байдаг гэсэн үг. Тэгэхээр Израильчууд зөвхөн цөлөөрөл аялахын тулд тэд нар дуудагдсан биш. Тэд нар Бурханд үйлчлэхийн тулд дуудагдсан. Тэд дахилж ард түмэн байхаар Бурханд хүндэтгэл мөргөлийг өргөж Бурханыг алдаршуулахын тулд тэд нар үйлчлэлд дуудагдсан байна. Тэгвэл Христ итгэлт хүн болгон сүнслэг үйлчлэлд дуудагдсан гэдгийг бид нар санах хэрэгтэй. Тэгэхээр бид сүнслэг аялалд, сүнслэг үйлчлэлд дуудагдсан байх нь. За мэдээж Израильчуудын дунд Аарон буюу Левийн овог аймгийнхан тахилч нар онцгой Бурханаас сонгогдсон, тослогдсон, томилогдсон тийм үйлчлэгч нар бол мэдээж байсан. Гэхдээ үүнээс гадна сайн дураараа Бурханд үйлчилж исэн маш олон хүмүүс байсан тухай энэ хэсгээр онцлон гарч байгаа. Тэгэхээр Назир хүний тухай яг энэ хэсгээр бид нар хамтдаа суралцах болно. Тэгэхээр Назар гэдэг үг болох дээр тусгаарлагдсан, ангид тустай гэсэн утгатай тийм үгнээс Назир гэдэг үг нь гаралтай. Тэгэхээр Назир хүн гэдэг маань Бурханд өөрийгөө зориулахын тулд өөрийгөө тусгаарлаж зөвхөн Бурханд үйлчлэхээр өөрийгөө өргөж байгаа, зориулж байгаа тэр хүнийг Назир хүн гэж болол нэрлэдэг байсан байна. Тэгэхээр Израильчуудын дундаас эрэгтэй, эмэгтэй, сайн дураараа үнэхээр Бурханд үйлчлэхийг хүсэж байгаа хүмүүс бол Назир хүн болж тэд Бурханд үйлчлдэг байсан байх нь. За тэгэхээр хин нэгэн хүн Назир хүн болохыг хүсэж байгаа бол доор хаяж 30 хоногийн туршид Назир хүн байхад суралцаж, бэлтгэгдэж, өөрийгөө тусгаарлаж Бурханд зориулдаг байсан байна. Ингээд 30 хоногийн хугацаа өнгөрсөний дараагаар энэ хүн Назир хүн болж тэгээд 1 жил, 2 жил, за эсвэл өшөө цаашаа тодорхой хугацаанд аливаа нэгэн үйлчлэл дээр тэд Бурханд үйлчлдэг байсан байна. За мөн бид Библийг харах юм бол насан туршдаа Назир хүний амьдралаар амьдарсан тийм хүмүүсийн тухай гардаг. За тэдний нэгэн жишээ бол бидний сайн мэддэг Самсон байна. За мөн Самуэль байгаа. Тэгэхээр Бурханд үйлчилсэн өөрийгөө зориулсан эдгээр Назир хүмүүсээс орчин цаг үеийн итгэгчид бид нар яг юуг суралцах вэ? Өнөөдөр бид нар яг Назир хүн шиг хэрхэн өөрсдийгөө Бурханд зориулан үйлчлэх вэ гэдэг талаар хамтдаа суралцнаа. Тэгэхээр Тоолго номын 6-аас 8 дугаар бүлэгдэр яг энэ Назир хүний тухай биднэрт зааж өгдөг. За тэгвэл Назир хүмүүсээс сурах эхний чухал зүйл нь юу вэ гэхээр өөрийгөө Бурханд зориулан үйлчлэх Назир хүн бол зөвхөн эзэнд найдаж, зөвхөн эзнээс зурж амьдрахад суралцдаг хүн гэсэн үг. За Тоолго 6-гийн 3-аас 4-р ишлэгийг бид нар харах юм бол Назир хүн усан үзмийн дарсыг ууж болохгүй, усан үзмийг идэж болохгүй гэсэн тийм үг гардаг. Тэгэхээр энэ зүгээр л дарс ууж болохгүй гэсэн үгээс гадна үүнд сүнслэг маш чухал утга санаа байгаа юм. Тэгэхээр усан үзмийн модыг тариалаж усан үзмийн үр жимсийг авахын тулд, дарсыг бэлтгэхийн тулд доор хаяж 3 жил, за түүнээс дээш цаг хугацаа хэрэгтэй болдог гэсэн. Тэгэхээр энэ нь юу хэлж байгаа вэ гэхээр усан үзмийг тариалахын тулд нэг газараа доор хаяж 3-аас 5 жил байх хэрэгтэй болж байна. Гэтэл цөлийн аялагч нар тэд ургацыг дагж амьдардаг хүмүүс биш, харин тэд Бурхныг дагж амьдрах ёстой. Үүлэн баг нь өргөгдөх үед тэд нар түүнийг даган явдаг. Тэр аялалдаа явах ёстой байхад тэд нар усан үзмөө тариад үлдэж чадахгүй гэсэн. Тэгэхээр vineyard буюу усан үзмийн талбай, усан үзм тариална гэдэг бол Назир хүний хувьд юуг илэрхийлж байгаа вэ гэхээр
Бурхныг даахгүйгээр харин энэ ертөнцид үлдэх талаар өгүүлж байгаа. Нөгөө талаас энэ дэлхий бол бидний гэр орон биш юмаа гэдгийг бас харуулж өгч байна гэсэн. Тэгэхээр Назир хүн бол Бурхныг дуудахад, хизээд явахад бэлэн байх ёстой. Үйлчлэлд бас бэлэн байх ёстой. Нөгөө талаас Бурханд итгэж найдаж амьдрах ёстой. Бурханаас зуурч амьдрах ёстой гэдгийг энэ хэсэг бол харуулж өгч байгаа. Тэгэхээр сүнслэг аялагч хүний хувьд хамгийн түрүүнд ямар ч үед Бурханаас зуурч Бурханд найдах ёстой гэдгийг энэ хэсэг бидэнд зааж өгч байна. Бид усан үзмийн цэцэрлэгт эсвэл өөр ертөнцийн ямар нэгэн зүйлд найдвараа тавих биш, харин бид нар зөвхөн Бурханд найдвараа тавих хэрэгтэй гэдгийг бидэнд хэлж өгч байна. За хоёр дахь зүйл маань Назир хүний хувьд. За нөгөө талаас өнөөдөр Бурханд үйлчлэх сүнслэг аялагч бидний хувьд те. Бид энэ дэлхийгээс ангид тусдаа бид өөр юмаа гэдгийг харуулж өгч байгаа. Тэгээ бид 6 дугаар бүлгийн 5 дугаар ишлэгийг харах юм бол Назир хүн нь үсээ ингээд урт ургуулах хэрэгтэй. Үсээ ерөөсөй тайрч болохгүй гэж. За тэгэхээр энэ нь тэгээ Назир хүнийг харах юм бол урт үстэй хүнийг харах юм бол за энэ Назир хүн байна гэдэг нь шууд харагддаг, шууд ялгардаг байх нь. Тэгэхээр итгэгч хүний хувьд те бид бусдаас ялгарах ямар онцлог, ямар ялгаа бидний амьдралд байгаа юм бэ гэдгийг эндээс бид нэр харж болох юм. Тэгэхээр Есүст итгэгч хүмүүс бусад хүмүүсээс ямар нэгэн байдлаар ялгаатай байдаг. Учир нь Библи хэлэхдээ та нар бол миний амьд захиа юмаа гэж хэлсэн. Христийн анхлын үнэр юмаа гэж хэлсэн. Энэ дэлхийн гэрэл бас давсан юмаа гэж хэлсэн. Тэгэхээр Христ итгэгч хүний үг яриа, зан чанар, байгаа байдал гэд бүх зүйлүүд нь бусдаас ямар нэгэн байдлаар ангид тусдаа байдаг. Тэр хүн энэ хүн итгэгч хүн байна гэдэг нь ямар нэгэн байдлаар мэдэгдэж харагддаг гэсэн. Тэгэхээр Назир хүн бол шууд харахад л мэдээж ганцхан урт үстэй биш те. Тэр хүний амьдрал үйлчлэл гээд маш олон зүйл нь бусдаас ялгарах тийм ялгаа байсан гэдгийг энд хэлж өгч байгаа. Тэгвэл Христийн дагалдагч хүний хувьд яг л уулан дээр баригдсан тэр хот шиг эсвэл ширээн дээр асаж байгаа дэндүү шиг бусдын нүдэн дээр бидний амьдрал ялгарч харагддаг. За үүгээрээ бид нар эзнийг харуулж бас эзнийг бид нар гэрчилж амьдралдаг гэдгийг энэ хэсэг бидэнд сануулж өгч байгаа. Тэгэхээр урт усны талаар ярихаар та бүхэн Самсоны талаар шууд бодож байгаа бах те. Тэгэхээр Самсон Назир хүн байсан. Түүний ээж нь төрхөөс нь ахуулаад хүүгээ Бурханд онцгойлон зориулж Бурханы үйлчлэлд бэлтгэн түүнийг Назир хүн болгосон. Самсоны хүч чадал нь урт үсэндээ байсан те. Бурхан түүнд онцгой хүч чадал, онцгой тослогоо өгсөн. За түүний дагуу тэр Израилийн төлөө тулдаж гайхамшигтай ялалтуудыг байгуулж Бурханд гайхалтайгаар ашиглагдсан баг. За нөгөө талаас Самсоныг харахад түүний амьдралд маш гонигтай үйл явдал болсон нь тэр Делила хэмээх нэгэн бүсгүйд ялагдсан байдаг. Өөрөөр хэлбэл тэр дайсныхаа хүч чадалтай олон ирчүүдийг ялсан хэрнээ хүч чадалгүй нэгэн эмэгтэйд ялагдсан түүх байдаг тийм. Самсон Делилагийн өвөр дээр хөвтөд Делила түүнд хайрын дууг, уянгалаг дууг дуулж өгч ирсэн. Гэхдээ энэ дуу бол үхлийн дуу байсан. Самсон тэр эмэгтэйд өөрийнхөө нууцыг хэлэх үед түүний урт ус нь тайрагдаж түүний хүч чадал нь түүнээс авагдсан учраас тэр ялагдсан байдаг. Хэрвээ Самсон үнэхээр сүнслэг хүч чадалтай нэгэн байсан бол тэр Делилагийн өврөөс босоод үсээс ихсрээд хүч чадалтайгаар үргэлжлүүлэн хувь тавилынхаа төлөө тулалдах ёстой байсан. Нэгэн пастор тэгж хэлснийг санаж байна. Орчин цаг үед маш олон итгэгч нар яг л Самсонтай адилхан тэд нэр Делилагийн өвөр дээр сайхан дуу сонсоод хэвтэж байна. Энэ дэлхийн олон янзын зүйлсүүд, энэ ертөнцийн олон янзын уруу датлахууд Христ итгэгчдийг яг өвөр дээрээ барьсан мэт байна. Тэгэд энэ зүйлсүүд маань биднийг сүнслэг ялалт болон бидний
тэр итгэлийн гайхамшигтай хувь тавилангаас бидний хоошин татдаг зүйл юм аа. Тэгвэл итгэгч хүн гэдэг бол Делилагийн өврөөс итгэлээрээ босох ёстой. Тэгээд сүнслэг хүч чадлыг Бурханаас аваад өргөждүүлэн тэр хувь тавилангийнхаа араас явах хэрэгтэй гэж номлож ирсэн баг. Тэгэхээр бид үнэхээр Самсон шиг бидний урт ус эсвэл бидний Бурханд хандсан тэр зориулалт итгэл маань тайрагдаж тасдагдах биш. Харин ч улам урт ургаж, харин ч улам илүүх Бурханаас сүнслэг хүч чадал тослогоог авсан жинхэнэ итгэлийн назир хүн байхыг эсний нэрээр хүсэн ерөөж байна. За 3 дахь зүйл нь назир хүнд ямар зүйлийг хориглосон бэ гэхээр 6 дугаар бүлгийн 6 7 дугаар эшлэлдэр гарч байгаа. Тэр юу гэхээр назир хүний хувьд тэр өгсөн хүнд гар хүрж болохгүй гэдэг тухай ярьсан. Тэгэхээр энд ямар сүнслэг утга байгаа вэ гэхээр назир хүн буюу Бурхны хүн гэдэг бол амьд Бурхныг гэрчилж амьд Бурхныг харуулж амьдрах ёстой тийм сүнслэг дуудлагатай юм а гэдгийг энд биднэрт хэлж өгч байгаа. Тэгэхээр Бурхан бол амьд юм а. Бидний дотор амьд оршигч Бурхан байгаа. Тийм учраас бид бол амьд байх ёстой гэдгийг энд биднэрт харуулж өгч байгаа. Бурхан бол амьдын Бурхан, тэр үхсдийн Бурхан биш те. Тэр бол амьдын Бурхан гэж. Онцгойлон назир хүний хувьд, Бурханд үйлчилж байгаа хүний хувьд тэр итгэлээрээ амьд байх ёстой гэдгийг энд онцлон харуулж өгч байгаа. Тэгэхээр бидний дотор амьд Бурхан байгаа гэдгийг бид нэр харуулж зогсохгүй. Бурхан амьд учраас бид бас амьд байна гэдгийг харуулах ёстой. За тэгвэл назир хүн магадгүй санамсаргүй байдлаар ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар алдаа гаргаад энэ өгсөн хүнд хүрчих юм бол яах вэ гэж. За тэр тохиолдолд эхлээд назир хүн маань үсээ хосуулаад за тэгээд дахиад бүгдийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болдог. Нөгөө 30 хоныхон сургалтанд сууж эсвэл өөрийгөө зориулж бэлтгэж тэгээд гимшиж дахиад үйлчлэлдээ цаг нь болоход орж ирдэг. Тэгэхээр Самсоныг бид нар санах юм бол тэр Бурхны өмнө гимссэн тэгээд түүний үс нь дахиад ургасан гэж. Гимших цаг, үс нь ургах цаг түүнд хэрэгтэй байсан. Түүний үс нь дахиж ургах үед өөрөөр хэлбэл зөвхөн үс нь ургаснаас биш тэр Бурхны өмнө гимссэн учраас Бурхан түүнд дахин тэр сүнслэг хүч чадлыг өгч тэр амьдралынхаа төгсгөлд дайсныхаа эсрэг дахин нэгэн гайхалтай тулааныг хийж чадсан гэдгийг бид нар санацгаая. Тэгэхээр үйлчлэлийн амьдралд бид нар санаатай, санамсаргүй ямар нэгэн байдлаар бид нар алдаа гаргаж болдог. Бид нар гим хийх тохиолдолд бид нар унах үе ч гэсэн байдаг. Энэ үед та унсан бол гимшээд дахиад босоорой. Дахиад та эсний өмнө сургагдаж, бэлтгэгдэж дахиад үсээ ургуулаарай. Дахиад Бурхны хүч чадал тослогоог аваад өргөждүүлэн эзэнд үйлчлээрэй гэдгийг энэ бидэнд санал өгч байна. Тэгэхээр назир хүний хувьд, альва сүнслэг үйлчлэгч хүний хувьд итгэлээрээ амьд байна гэдэг нь маш чухал. Бурхан үхмэл биш тэр амьд итгэлтэй, жинхэнэ итгэлтэй хүнийг өөртөө ашиглахыг хүсдэг юм а. Сүнслэг аялагч хүн бол Бурханаас ирдэг ёроолыг, Бурханаас ирдэг тэр бүх зүйлийг итгэж найдан хүсэн хүлээдэг хүн юм а. Тэгэхээр цөл гэдэг бол, цөлийн аялал гэдэг бол биднийг Бурханд найдахыг сурахаас гадна Бурхныг хүлээхэд бидэнд сургадаг гэсэн. Тэгэхээр Тоолгон номын 6 дугаар бүлгийн 22-оос 26 дугаар эшлэлдэр сүнслэг аялагчийн дээр Бурхны ард түмний дээр өгдөг онцгой тахилчийн ёроолийн тухай гардаг. Тэгэхээр Мөсө эзэнд айлдан Аарон болон түүний хүүгүүдэд Израилийн хүүгүүдийг ингэж ёроохтөн хэмээн тахилчийн ёроолыг тэдэнд зааж өгсөн байдаг. За энэхүү онцгой ёроолнтэй чамааг эзэн ёроож сахин хамгаалах болтугай. Чиний дээр эзэн царайгаа гэрэлтүүлж чамайг өршөөх болтугай. Чам руу эзэн нүрээ харуулж чамд амар тайвнаа өгөх болтугай гэсэн. Амен.
Тэгэхээр энэ онцгой тахилчийн ерөөл нь Израильчуудын дээр Бурхны ард түмний дээр үргэлж тунхаглагдаж тахилч нар энэ ерөөлөөр тэднийг ерөөдөг байсан байх нь. Тэгэхээр энэхүү ерөөлийг бид нар харах юм бол энэ Бурхан Аавын зүрх сэтгэл агуулгдсан байна. Яг л хүүхдүүдээ үргэлж сахин хамгаалж, хайрлаж, нэгүсэж тэдний дээр ивэл болон амар тайван сайн сайхнаа өргөлж өгөхийг хүсдэг тэр Бурхан Аавын зүрх сэтгэл байгаа юм. За нөгөө талаас Израильчууд буюу Бурханд үйлчлэхээр дуудагдсан тэр тахилч нар мөн назир хүн эзэнд өөрийгөө зориулж байгаа тэдгээр хүмүүс. Тэгэхээр назир хүний хувьд яг Бурхныг хайрлах тэр хайр дотор өөрийгөө зориулан өргөж байгаа бол тэр назир хүнд мөн эзний ард түмний дээр Бурхны өгч байгаа ерөөл нь тэдэнд өгч байгаа Бурхны хайрын онцгой бэлэг байгаа гэсэн. Тэгэхээр цөлөөр аялагч хүний хувьд юуг ширтэн харж, юунд өөрхийн итгэл найдварыг тавих ёстой юм бэ? Израильчууд цөлөөр 40 жил явхдаа нэгэн зүйлд суралцсан. Тэр нь юу гэхээр тэд Бурхныг ширтэн харж, дээшээ харж, Бурханд найдаж, Бурхныг хүлээхэд тэд нар суралцсан баг. 40 жилийн туршид эзэн идэх хоолоор, өмсөх хувцаар, амар тайвнаар, хамгаалалт, ивэл ерөөл, ялалт гээд маш олон зүйлээр Бурхан хангасан гэдгийг бид нар мэднэ. Тэгвэл өнөөдөр бидний сүнслэг аялалд насан туршид маань энэ Бурханы ерөөл, Бурханы нэгүсэл хийгээд сайн сайхан үргэлж бидэнтэй хамт явдаг юм аа. Тэгэхээр бид нар цөлд хүлээхийг сурна гэдэг шиг бид энэ амьдралд Бурханыг хүлээж, Бурханд итгэж найдахад суралцах хэрэгтэй гэсэн үг. Сүнслэг аялагч хүн эзнээс ирдэг тэр сайн сайхныг хүсэн хүлээж, итгэж найддаг хүн байх нь. За ингээд өнөөдрийн хэсгээр бид нар назир хүнээс 3 зүйлийг сурсан байгаа. Эхнийх нь ямар ч нөхцөлд эзнээс зуурч, эзэнд итгэл найдвараа тавих. Хоёрдугаарт нь бусдаас өөр ялгарах өөр зүйл байх. Амьд Бурхныг илчлэн харуулдаг амьд итгэлтэй нэгэн байх. Тэгээд эзнээс ирдэг тэр ерөөлийг хүлээж, тэр ерөөлийг авдаг, ерөөгдсөн тэр нэгэн байх учиртай гэдгийг хамтдаа бид нар суралцлаа. Израильчууд Египтээс гарах яг тэр үед Улаан тэнгисийн өмнө тулан ирэх үед тэдний урд нь Улаан тэнгис, хоёр талд нь зах хязгааргүй элсэн цөл, араас нь Египтийн дайчид тэднийг хөөж байсан. Дөрвөн талд нь явах газар байхгүй. Харин энэ үед Израильчуудад дээшээ хар. Тэнгэр үргэлж нээлттэй байдаг. Бурхан руу харж амьдраа гэдэг тэр үг, тэр сургамж тэдэнд өгөгдсөн. Цөлийн туршид 40 жил явхдаа тэд нар өөр зүйлийг биш, бас л дээшээ харж, Бурханыг хүлээж, Бурханд итгэж найдаж амьдрахад тэд нар суралцсан. За үүний дараагаар амлагдсан газарт орох үед Канаан нутгийн онцлог нь бас л дээшээ харах хэрэгтэй. Бороо орж байж ариун үр жимс гардаг, харин бороо орохгүй бол тэнд ямар ч үр жимс гардаггүй. Тийм л газар нутагт Бурхан тэднийг аваадсан нь дээшээ харж, Бурханыг хүлээж, Бурханд итгэж найдаж амьдрахад суралцуулахын тулд байсан юм аа. Тэгэхээр өнөөдөр бид Израильчуудтай адилхан цөлийн аяллаар бид нар явж байна. Тэгвэл энэ цөл мэт энэ аялалд Бурхан бидэнд хэрэгтэй. Бид Бурханыг хүлээж, дээшээ харж, Бурханд найдаж амьдрцгаая. За нөгөө талаас бид нар зүгээр л цөлөөр аялахын тулд дуудагдсан хүмүүс биш. Бид нар Бурханд үйлчлэхийн тулд онцгойгоор дуудагдсан, сонгогдсон Бурханы назир хүмүүс юм аа. Бурханд өөрийгөө зориулан өргөх Бурханы хүмүүс юм аа гэдгийг бид хамтдаа суралцлаа. Тэгэхээр эзэн таны аялал, эзэн таны үйлчлэлийг гайхамшигтайгаар ерөх болтугай.